Сувгата subscribe дарж биднийг дэмжээрэй, комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Дэлхийн 2 дугаар дайны талаар бид ихэвчлэн Гитлер, Холокост, Перл Харбор, Нормандийн десант гэх мэт өргөн хүрээтэй алдартай түүхүүдийг сонсдог. Гэхдээ тэр аимшигтайнд ховор яригддаг жинхэнэ нууцлаг түүхүүд олон бий. Улаан армийн алга болсон тосхон 1943 Белорусын од 1943 онд германчуудад эзлэгдсэн Белорусын ой модонд нэгэн жижиг тосхон байсан гэдэг. Уг тосгоны оршин суугчид бүгдээрээ партизануудыг нууж хоол хүнсээр хангадаг байлаа. Германчууд тэднийг хэлрүүлсэн ч тосгоныг шууд шатааж устгахын оронд нэгэн туршилт хийсэн гэдэг. Хүмүүсийн дурсамжаар ярих юм бол тосгоны бүх хүн, хүүхэд, хөгшид, эмэгтэй хүмүүс бүгд хэдэн өдөр амьд байсан боловч гаднаас хинч дөхөж чадаагүй. Тосгоны ойролцоо амьдарч байсан хүмүүс нэг шөнө тосгоны дээгүүр үл мэдэгдэх гэрэл асаж аимшигтай чимээ сонсгосон гэж ярьдаг. Мөн дараа өглөө тэдэнд зөвхөн үнс нурам бүрэн шатсан байшингууд үлдсэн байлаа. Хүний цогц нэг ч олдоогүй. Дайны дараа зөвлөлтийн цэргүүд газар нутгийг шалгасан ч хүний ясч олдоогүй. Зөвхөн төмөр савсуулга, хайлсан зис идэл үлдсэн байжээ. Энэ хэрэг архивт маш бага бичигдсэн бөгөөд зарим нь нацистууд шинэ төрлийн зэвсгийн туршилт хийсэн гэж үздэг. Нөгөө хэсэг нь энэ бол партизануудын үлгэр домог гэдэг. Гэхдээ ойролцоо амьдарсан хөгшчүүл үүнийг насан туршдаа ярьсаар өнгөрсөн байдаг. Тэгвэл алга болсон тосгоны талаарх боломж тайлбаруудыг та бүхэнд ярьж өгье. Энэ тохиолдол үнэхээр баримтаар батлагдаагүй. Гэхдээ хэд хэдэн тамга гардаг. Нацистуудын шинэ зэвсгийн туршилт германчууд тухайн үед өшөө авалтын зэвсэг буюу V1, V2 пуучин болон галын бөмбөг, химийн бодис туршиж байсан. Зарим судлаачдын тамгаар тосгоныг шатамхай фосфор эсвэл наполеон төстэй бодис туршихад ашигласан байж болцсошгүй. Үүнээс болж байшингууд үнс нь товрог болж хүмүүсийн цогц шатаж улмөргүй болсон байж болох юм. Партизаны үлгэр айдас төрүүлэх домог. Партизаны дайн их ширүүн байсан тул хүмүүсийн дунд айдас төрүүлэх, эсэргүүцлийг нэмэгдүүлэхийн тулд ийм аимшигт домог тараасан байж болох талтай. Мөн бүх тосхон алга болсон гэдэг нь өмнөдөө бүх тосхон хядсан гэсэн үг байж ч болох юм. Харин үнийг домог мэтээр ярьж үлджээ. Мөн цацраг итгэх туршилт хийсэн үү? Зарим Орос их сурвалжид Германы физикчид атомын зэвсэг эсвэл радиоактив бодис дээр туршилт хийж байсан тухай баримт бий. Хэрв ийм зүйл болсон бол цогцос сайлж үнс болон алга болсон мэт харагдаж болох юм. Гэхдээ энэ бол хамгийн маргаантай таамаглал. Мөн тайлбарлагдчихвэ. Улмөргөө алга болсон хөлбөр. Тосгоны ойролцоо хүмүүсийн дурсамжинд тэнгэрт гэрэл ассан, өвчтөе дуу чимээ гарсан гэх мэт үл ойлгогдох зүйл байнга дурддагддаг. Зарим нь бүл үл мэдэгдэх агаарын үзэгдэл буюу хар гариг байж болох юмаа гэж таамаглаж байгаа. Гэхдээ энэ шинжлэх ухааны үндэслэл маш бага байгаа. Үүнээс харахад хамгийн бодиттой тайлбар бол германчуудын шатамхай эсвэл химийн туршилт. Мөн хамгийн түгээмэл үлгэрүүдийн хэлбэр бол улмөргөө алга болсон тосгон гэх домог. Энэ хэрэг өнөө хүртэл аль биесээр батлагдаагүй ч Белорусын ард түмний дунд аимшигтай домог болон үлдсэн байдаг.